Амьд үлдсэндээ харамсаж явна. Өгчих минь чи явтаа. Мөрдөн байцаагчийн өрөөнд нэг залуу хоёр уйлд суугтай санамсаргүй тааралтав. Түүнийг ажиглуул авдар шиг өргөн анхаар зээжтэй бүх болов уу гэмээр хүдрээр бөгөөд арьс махан түлэгдсэн бололтой алаг ирээн гараар сорив ихтэй нүрээ даран суун. Учрыг лавлуул. Одоогоос хэдэн жилийн өмнө манай циркийн жүжигчид барууны орнуудаар тоглолт хийгээд буцаж явхад богоонд нь гал гарч тэнд явсан 3 хүн гурвал түлэгдэж, 2 нь газар дээрээ нас барсан тухай мэдээд дулдж байсан. Түлэгдэж бэртсэн ч амьд үлдсэн жүжигчин Эрдэнэ сайхан гихч харин өнөөдөр инхүү байцаагдаж, гомдол цөхөрлийн дуугаар би тэгэхэд өгчмөн чи явдаа хэмээн уйлд суугааны наажээ. Мөрдөн байцаагч Ахмад Эрдэнэт. Энэ хэрэг анх 1991 оны 1-р сарын 6-нд Брестийн орчимд гарч эхлээд Беларусь улсын зам тээврийн прокурор эрүү үсгэн хэрэг бүртгэл явуулсан бөгөөд дараа нь Монголд эрүү үсгэн шинжилсэн мөрдөн байцаалт хийсэн юм. Хоёр улсын хуульчдын шалгалт, үзлэг шинжилгээний дүгнэлт, гэрчүүдийн мэдүүлэг бус судалгаагаар гадны нөлөөгөө гэдг нь тогтоогдож хэргийг хэрэгсэхгүй болгосон юм билээ. Гэвч хохирогч нарын санал гомдлын дагуу уг хэргийг дахин сэргээд шалгасаар 4 дахь жилийнхээ нүрийг үзэж байна. Дээрх хугацаанд уг хэрэг 5 удаа хэрэгсэхгүй болгогдсон боловч тухай бүр сэргээгцээр одоо 6 дахь удаа болж байна. Прокурор мөрдөн байцаагч нар мөн ч олон 100 цагийн хүч хөдөлмөрөөр зарцуулсан да. Энэ асуудлыг хууль зүйн дагуу шалгаж хийгдүүл зохих үйл ажиллагаа бүрэн хийгдсэн гэж үзэж байна. Эрдэнэ сайхны яриа. Би улсын циркт 20 гаруй жил ажиллаж байна. Манай урлагийн хэсэг гадаад орнуудад тоглолт хийж жил гаруй болоод баруун Германаас Оросын нутагт дайран буцаж явсан. Тоглолтын тэмээнүүд жүжигчдийн хэрэгсэл ачаа тэшийг 5-3 вагонд очиж тэдгээрийг тэмээ маллагч Дожигуй, жүжигчин Ганбаатар бид гурвал хариуцсан авч явсан юм. Өвлийн эд хүйтэн цаг байсан тул бид вагондоо тавьсан төмөр зууханд галт үлж хоол ундаа хийж дулаацаж явдаг байсан. Мөн нэг Honda мотортой. Түүнээ бензинээр ажилуулж харанхуйд галт тэрэг зогсох үед гэрэл гарган тэмээ малаа усалж тэжээдэг байсан. Галт төмөр нь Брест хотоос 60 км зайтай газар галт тэрэг 75 км цагийн хурдтай явах үед гарсан юм билээ. Зуухандаа галлах гэтэл гал олигтой ноцохгүй. Бид гурвал түлээж ижиглэх гэж зүхээ хайж байсан. Урд ороо нь вагонд юм атсан болохоор хамаг юм ундуу сундуу байсан. Сүх хайж байх үед гів гинтэл зуухны дэрэгдээс гал хүчтэй авалцаж төмөр гарсан. Бид гуруула галыг унтраах гэж ноцолцоор өөрснөө шатаж яах чаргагүй болсон тул вагоноос үсэрцгээсэн юм. Үүний улмаас хоёр нөхөр маань нас барж хэдийгээр их хэмхэрч түлэгдсэн ч би амьд үлдсэн. Золоор тэр үед хүмүүс таарч эмнэлэгт хүргэсэн. Жаахан удсан бол би ч бас л өөх байсан. Тэгэд би Оросын эмнэлэгт 1 сар, Монголын эмнэлэгт 2 сар, гэртээ жил хэвтэрт байсан. Эмнэлэгт эмч нарын хүчинд 2 үлдээрээ боссон. Миний гавлын яс цөмөрхий, дөрөн мөч хуурхай, бяцархай, арьс түлэнхий, энт тэндгүй бөөн өхөөс. Эмч нар чи нэг л өдөр ухаан алдна гэдэг. Эмнэлгийн байнгын хяналтанд байдаг. Тахир дутуу биетэж дассан сурсан газартаа ажил хийх нь дээр гэж бодоод хамт олон дундаа явж байна. Оросын эмнэлгээс анх нутагтаа дамнуурган дээр ирж тавиастай 2 нүд хөдөлгөөс цаашгүй амтан ирж байсан юм. Гэвтэл амьдрал гихч хатуу тоглоом хувь заяагч эрентэй бараантай ажээ. Үхлийг хамт сөрж хамт шатсан нөхдөө маань ар гэрийнхэн намайг чи шунхаа алуурчин миний хүүгийн эд мөнгөнд шунаж санаатаа алсан. Чи адилхан үхэх ёстой. Яагаад чи амьд үлддэг юм бэ гэж өмхий гашуун бузар муухай үгээр угтсан. Би юу оллоо гэж найз нөхрөө хамт жаргаж зовж авсан нөхрөө алах үлээ. Эд мөнгөнд нь шунсан юм бол түүнээ авахгүй өөрөө бас хамт өгдөг тэнэг алуурчин гэж хорвоод байхгүй үз. Би юм бузар муухай юм хийх нь байтугай зүүдэнд ч оромгүй явдал. Хэлэх ч үг олддгүй юм. Хэдийгээр үхлийн шарх болоод үхээгүйч хорлонд муу муухай үг гүжир хар гүтгэлэг хорсол занлын хатаат бузар дайралтанд өртөж явсаар эцсийн эцэст эрендэг зэрэмдэг муу бие минь тэсвэрлэж чадахгүй шиг байна. Ингэж амьд явснаас өгсөн минь ч дээр байж. Үхэж энэ хүмүүсийн санааг амраа амиа орлоо гэж заримдаа бодогддог. Даанч би хань нүүр хүүхэд насан өндөр болсон ганц муу аваа бодоод зориг хүрхгүй юм. Үхлийн шарх идгэрч байхад сэтгэлийн шарх идэхгүй амьдаар минь өхөөрж байна. Би тэгэхэд үхчих минь явдаа хэмээн өгүүлнэ. Түүнийг харж үгийг нь сонсон суух үед гомдол бухимдлын нулимсаа дотгошоо залгин хоолоогоо гүрэлзүүлэн суувч
Үе бөөн нулимс гадагшлан түүний нүүрний гүн сорвыг даган морилцож унах нь зовлонд нэрэгдсэн гашуун хар уснаас ганц хоёр тусалж гисэн хорогдож байна уу гэлтэй санагдаж байлаа. Эрүүгийн 121,000 тэг 6 тоод хэрэг. Энэ хэрэг анх 1991 оны 1-р сарын 6-нд Беларусь улсын Брест хотын зам тээврийн прокурор эрүү үсгэн анхан шатны ажиллагаа явуулав. Мөн оны 1-р сарын 30-нд Монгол улсын мөрдөн байцаах газар хэргийн материалыг хүлээн авч мөрдөн байцаалтыг үргэлжлүүлэн явуулсан байна. Энэ асуудлыг шалгах ажиллагаанд Брестийн районы прокурор, цагдаа, галын алба, төмөр замын шалгах газар, цагдаагийн болон шүүх эмнэлгийн шинжээчд, ажлын тусгай комиссийн зэрэг нийт 50 гаруй хүнтэй бүрэлдэхүүн оролцож ажиллажээ. Галын актад түүмэр гарсан шалтгаан нь галын аюулгүй ажиллагааны журам зөрчсөн буруутай улмаас түргэн шатамхай шингэнээр гал авалцаж шаталт богино хугацаанд явагдсан гэжээ. Нас барагчдын цогцост Оросын болон Монголын шүүх эмнэлгийн шинжээч нар тус тусдаа 2 удаа задлан шинжилгээ хийж бие эрхтний дотуур гадуур бэртэлт гэмтэл төлөгдлийн байдал зэргийг наривчлан шинжилж үхэлд хүргэсэн шалтгаан нь хатуу мохоо зүйлд цохигдох, мөргөх, өндрөөс унах үйлчлэлээр үүсгэгдсэн хүнд гэмтлийн улмаас болсон гэж тогтоожээ. Энэ хэрэгтээр улсын мөрдөн байцаах газрын мөрдөн байцаагч ахлах тэслэгч Төмрөбаатар эрүү үсгэн шалгаж хэрэг гарсан нутагт 2 удаа мэргэжлийн комиссийн хамт очиж үслэг шинжилгээ хийлгэх, холбогдох туршилт явуулж гэрчүүдийг байцаах, бүдэг бүрхэг зүйлүүдийг тодогдох, нотлох, баримтжуулах ажил хийсэн байна. Мөн Монголын талын бүх хохирогч, холбогдогч гэрчүүдийг байцааж, криминалистик болон шүүх эмнэлгийн шинжээчдээр зохих дүгнэлт гаргуулan шалгаж 1991 оны 5 дугаар сарын 16-нд уг хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Муу бүгдийн хар хүдийг их хохирогчдын гомдол. Энэ хэрэгт хохирогч болох хүмүүс цагдаа, прокурор, мөрдөн байцаах газрын удирдлагаас өксүүлээд улсын ерөнхийлөгчд хүртэл олон удаа өргөдөл гомдлоо гарган мэдүүлж олонхтой нь биеэр уулзаж ярьжээ. Инхээс ч яах вэ? Энэ бол хаанч байдаг зүй ёсны хэрэг. Энэ талаар олныг эсвүүлэн Талигаач Ганбаатарын талын хохирогч эцэг давд орж их санж долгор эхнэр байгальмаа нарын зүгээс удаа дараалан гаргасан санал гомдолд юу гэж бичсэн тухайд товч дурдъя. Энэ хэргийг Эрдэнэ сайхан зориуд шунхаа зорилгоор санаатаагаар үйлдсэн ямар ч гарцаагүй. Энэ нөхөр бол их залтай, бас их долгоноор, эд мөнгөний сонирхол ихтэй шунхаа, дамын наймаа их хийдэг, мөрийтэй тоглодог, хулгай хийдэг, худлаа ярьдаг, сэргийлэхэд бүртгэлтэй итгээд гадаадад эхнэрийнхээ гарлуу утгалж байсан. Хүн алсан хүнд гэмтэрхтэн мөртлөө одоо тарган затгалан машин унаад давхиж байна зогсгүй. Гадаадад тоглолтын жүжигчид удирдан явж байна. Ингэх ёсгүйхэн гадаадад гэр бүлтэйгээ явбал эргэж ирэхгүй алга болно гэсэн яриатай байгаа юм. 2 хүн удирдах яваад ирж чадаагүй хүнд 20 хүн хариуцуулж гадаад яагаад явуулах гэж байгаа юм бэ? Явуулж болохгүй. 1994 оны улсын цэрэгт нэгэн нөгөөгөө алсан хэрэг гарсан нь Эрдэнэ сайхны аллагын ажил үргэлжилж байж бололцшгүй. Мөрдөн байцаагч Төмрөбаатар хэрэгтэн Эрдэнэ сайхан түүний эхнэр Магда нартай хувийн маш дотн харьцаатай учраа уг хэргийг зориуд санаатай саатуулж бүрхэгдүүлж байгаа нь тодорхой байна. Энэ хэргийг зөв шийдэрлэж өгөхгүй хуйлд нь дарж буй мөрдөн байцаагч нарт хуулийн хариуцлага оногдуулж өгөх мэтээр бичиж байжээ. Үүний зэрэгцээ хэргийн материалаас үзэхэд бид сайн ламаар мэргэглүүлэхэд чамааг алуурчин мөн гэж төлгөнд нь буусан. Чадaltaй хуургаар чамд хараал хийлгэж хатуу тарин уншуулсан. Чи энэ тэнгэр доор удаан амьд явахгүй гэх зэрэг зөрдүүлэг хийж сэтгэлээр өхүүлэх орлогч гаргадаг бололтой. Үүнээс үзэхэд Эрдэнэ сайхан болон түүний эхнэр хүүхдэд амьд явах баталгаа алга. Жиж тэмдэглэхэд талигаач дожин ихч дүү өр хүүхдүүдийн зүгээс гомдол гаргасан зүйл төдийлөн харагдахгүй. Хүү инх болтон хэргийн материалыг танилцаад хуулийн байгууллагын дүгнэлттэй санал нэг байна гэж гарын үсгээ зурсан байна. Хүнийг амттан баярлуулгасан. Манай циркийн жүжигчид хилийн чамдад албан үүргээ гүйцэтгэж аваад 2 нас барж нэгэн золоор амьд гарчээ. Амьд үлдсэн шалгагдаад энэ асуудалд холбогдлгүй болох нь тогтоогджээ. 20 тэгтэл манай төр засаг, соёлын ам, улсын цэргийн захиргаа, талигаач нарт хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн од нь нэхэн шагнаад амьд үлдсэнийг нь дурсах чүгээ орхисон байх юм. Төрийн дээд шагнал одонг хувь хүмүүсийн хүсэлт төөцөлтгөөр бус яам газар хамт олонны тодорхойлолтоор төр засаг үнэлж цэгнэлж олгодог байх гэж боддог юм. Юм үннээрээ байдаг юм бол
осолд орсон тэр 3 хүн адилхан л үхэлтэй өрсөлдөн тэмцэлсэн гавьяатнууд байж таарна шүү дээ. Үхсэн нүнтэй амьд нь үнгүй гэж юу? Дэлхийн бусад оронд ямар байдгийг мэдэхгүй. Манай Монгол улсад хүний амьдад нь огт тоохгүй. Элдвэр өөтүүлэн нэр хаяг зүүж, цааз хуулиар далаалган хөхөлзүүлж байгаад үхсэн хойно ясыг нь өндөлцтөл магтан алдарцол одон медаль олгодог эзэнгүй шагнал байдаг нь хачирхалтай бөгөөд харамсалтай. Ганцхан ойрын жишээ хэлэхэд шүлэг бичдэг Чойном гэдэг хүн хийх ажил байтугай ор хорон ойж хаяггүй. Даян дээгүүр тэнүүжүүлж золби явсаар өвчнөдөө баригдаж өөд болсон. Гэтэл үхсэн хойно яв. Нэгэнтэл амьтад нь баярлуулаагүй юм бол үхсэн хойно алтаар хөшөөг нь босгоод ч яах вүлээ. Нойтон сормоостай нэмгэн зулаатай цагаас нь инхрилэн өсгсөн амнаас уяатай алгуурээс салсан эцэг их томоогүй багаас үерхэн тасаж ханилан жаргаж нөмөр нөлөгт нь үрээ тэрч суусан ивэлт нөхрөөс хагдсан бүсгүй хүний сэтгэл зүрхний зовлон гэдэг даанч хэцүү. Цаг усаар харамсалтайгаар өөд болсон Дожи Ганбаатар нарын эцэг их эхнэр өр хүүхэд ах эгч дүүсийн эмгэнэл харамслыг хэн хүнгүй мэдэрч ойлгож байгаа. Эрхэм уншигчдаа би энэ бүхнийг нуршиж бичгтээ хэн нэгнийг муучлах эсвэл дэмжин магтах өрөөсгөл сэтгэл өвөрлсөнгүй. Гагцгүй Монгол хүний уужуу сайхан сэтгэл үнэлэг мэс чанар ингэтлээ дороотлоо гэж үг хэмээн харамсан бачуурах сэтгэлийн үднээс хүмүүсээ хүнийг амьдтан баярлуулсан гэж хэлэх гисэн юм. Өнөөдөр манай нэг иргэн халуун залуу насндаа нөхдийн хамт гинтийн золгүй осолд өртөж сохор азаар амьд мэнд гарсан хэдий ч хардлага, сэрдлэг, авчлага гүтгэлгэнд өртөж, үүлээ үзэж үсээ цайлган шар махтайгаа хатаж явна.